Сайн байцгаана уу? Эрүүл мэндэд хөрөнгө оруулахар шийдсэн, эрүүл мэндэд анхаардаг хүмүүсийн сууг сахарын тухай ярина. За ихэнх хүний ойлгодог буруу ойлголтын талаар энэ өдөр ярина гэсэн үг. Тэгэхээр сахар гэж зүйлийг анх хүн яаж мэддэг вэ гэхээр тооноос эхэлдэг. Ихэнх хүмүүс сахарын тухай ярихаар шууд нэг зүйлийг эхлээ асуудаг. Яг хэд байна вэ гэж. Тэгэхээр энэ асуулт бол ерөөсөө буруу биш. Хүн мэдэхгүй байгаа учраас асууж байгаа гэсэн үг. Асуухтаа болохоор ганцхан тоо асуудаг. Тоо нь их байх юм бол тэр хүн айдас өгч гин гэсэн үг, бага бол бас айдас өгч гин гэсэн үг. Хэвийн хэмжээ хэдвэ гэдгийг бас тэр хүн мэдэхгүй. Тэгэхээр тоо маань өөрөө их бага биш, дундаж оптималны байх юм бол хүнийг тайвшруулж идэг. Энэ яг тодорхой харагдаж байгаа учраас тэд гэдэг тоогоор. Гэхдээ бие махбод бол тоо гарахаас өмнө бол дохионууд өгч эхэлдэг хүнд. Анхааруулдаг. Ямар нэгэн зүйл чинь болохгүй байгааг биеийн дохиогоороо илэрхийлдэг гэсэн үг. Энэ дохиог бид нар хизээ сонсох уу, яаж мэдэх үү гэдгийг л сонирн болохоос биш дохиогод эхэлсэн байдаг. Тийм учраас тэр дохиог бид нэр сайн анзаараагүй байгаад байдаг. За би тэгэхээр тооноос өмнө ямар дохионод өгдөг вэ гэдэг. Сахарын үед бол маш олон дохионуудыг эхлээд өгсөн байдаг. Энэ дохионууд л болохоор юм процесстэй явагддаг үйл явцнууд байхгүй. Тэгэхээр ямар үйл дохионод өгдөг гэхээр за сахар ихтүүл яах вэ гэдэг. Ядарч эхлэн нойронд өөрчлөлт орно. Тийм өсөж байгаа байн өсдөг мэдрэмж авна. Ам их цангам. Нэг л тийм тайван бус ийм мэдрэмжүүд төрөөд эхэлдэг. За сахар багтах юм бол гар хөл салгалал, зүрх дэлсэл, дайвал заал, нүд дан бүрлцээд эхэлдэг. Тэгэхээр эдгээр мэдрэмжүүдийг аль хэзээ хүнд өгөөд эхэлсэн байхад хүн за би жоох ядарсан байна даа гэж бодоод байдаг. За эсвэл урчин жоох нойргоо онцсон магадгүй. Тэ. Тэрнээс цаана яг процесс юу болоод байгааг ойлгохгүй учраас би тэр дохионуудыг уншиж мэдэхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ төрж байгаа мэдрэмжүүдийг хүн болохоор тусдаа өөр асуудал байна гэж хараад байдаг нь хамгийн том асуудал байна. Одоо бөөрч гэдэг юм уу, зүрхч гэдэг юм уу, таван зүйл эрхтэнтэйгээ холбох, эсвэл өвчин хуучтайгаа холбох. Тэгсэн чинь энэ зүйл нь зүгээр одоо сахартай холбоотой байж магадгүй. Магадгүй тэр бусад өвчнүүдийн бас сэдрэл байж магадгүй тийм. Тэгэхээр энэ гол зүйл бол эхний асуултын тэр тоонд биш, дохионд хамаг ач холбогдлоо өгөх нь хамгийн их ач холбогдолтой л гэсэн санаа. Тэгэхээр тоо яагаад тийм хожуу илрээд идэв гэж. Одоо сахарын 15-таа олчлоо, 20-таа олчлоо гэд ингээд тоо ирээд идэг. Яагаад хожуу илрээд идэг асуудал. Биеийн хамгийн сүүлчийн дохио болохоор тэр тоо илээдэг. Эхлээд бие бол дандаа ингээд шивнж эхэлдэг. Нэг жоохон сонирн болоод, жоохон өөр болоод мэдэрдэг. За дараа нь анхааруулж эхэлдэг. Бүр огцсон ингээс байна бол. За дараа нь бүр хүчтэй дохио өгнө. Үнэхээр болохгүй байгааг мэдрүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ тоо бол аль хэдийн удаан хугацаанд ямар нэг зүйл алдагдсны дараах мэдээллүүд байдаг. Баланс алдагдсан байна. Хүний биеийн тэнцвэртэй байдал, дотоод тэнцвэр бүх юм алдагдаад эхлээ шивнээ, дараа нь анхааруулах дохиогоо тэгээд хүчтэй дохио өгсөн гэхээр хүмүүс хэмж сахараа хэмжээд за ийм болчихжээ гэдгийг мэддэг гэсэн үг. Тэгэл тоо хараад тэндээс бүхнийг эхлүүлж эхэлдэг. Бүгдийг судалдаг, сайн юм, бууруулдаг юм, сахарын өвчнөөс салах аргуудаа бодож эхэлдэг л гэсэн үг. За эндээс л олон хүн өөрийгөө буруутгах эхлэндэ. За би ер нь энэ хугацаанд яаж амьдрав? Миний амьдралын хэмнэл юу болов? Яагаад би юм өвчтөй болов гэдгээр зүгээр ингээ сайхан явж исэн шүү дээ. Тэгэхээр энэ хэсгээс буруутгал эхэлдэг.
За ингээ буруутгал эхлээд явхлаар юу болдог вэ гэж. За ингээ буруутгаад яваад тахлаар л айц нэмэгдээд идэг. Давхар. Яагаад гэвэл өнгөрсөн бүхнийг өөрийнхөө амьдралыг бүтэн шүүж үзэн шүү дээ. Би чи яаж амьдралаа, юу хийдлээ, юу уулаа. Миний буруу зуршил юу илээ гэж эхэлдэг. За ингээд өнгөрснийг ингээ бодоод буруутгаад эхлэхлээр айц улам нэмэгдэнэ. Айц нэмэгдэхээр тайван байж хизээж чадахгүй. Байнга л нэг юм айцтай л байгаад байна гэсэн үг. Тэгэхээр сахарн дахиад савлаа л гэдэг. Тэс доктортой. Тэгэхээр тайван бус байдал өөрөө дахиад шинж тэмдэг болоод эхэлдэг. Энэ чинь шинж тэмдэг болж байна гэдэг чинь сахарыг докторгүй болгох хамгийн том хүчин зүйл болдог гэсэн үг. За ингээд тоотоо тэмцэж эхлэндээ одоо тоог бууруулах, тоог хэвийн хэмжээнд нь байлгах гэд янз бүрийн арга хэрэглэнэ. За мэдээж тест аваад гараа хатгаж үзнэ, хиттэй болж гин гэд үзнэ. Дараа нь яагаад өсөөд байна гэдэг шалтгааныг хайна. Тэг яг гол үндсэн шалтгаанаа, суур шалтгаан өөрийнхөө юм олохгүй. Амьдралынхаа хэм маягийг ойлгохгүй. За ингэж явсараа багаад нилээ хэдэн жил явнаа, олон жил яв. Тэгж явсараа багаад бүр хүндрээд эхэлнэ. Дараа нь инсулин тарьдаг болно те. Асуудал өөр тишээ хандаж эхэлдэг. Тэгэхээр би бол тэгж хэлдэггүй. Амьдралынхаа хэм маягийг зөв болгочих гэх юм бол сахарчин доктортой болно. Та өглөө нойр, хоол, стресс, хөдөлгөөн эдрийгээ сайхан зохицуулаад ирэх юм бол ууж байгаа эмийн тоон багасна, биед үзүүлж байгаа нөлөө таатаа мэдрэмжүүд нэмэгдэнэ. Тэгэхээр энэний тухай л яриад байгаа. Тэгэхээр хүн өөрийгөө ингээд сайн мэдрээд тохиогоо аваад эхлэхлээр надад ямар мэдрэмж төрөөд байна гэдгээ мэдрээд эхлэхлээр засах боломж нь хангалттай байж идэг эрт. Тиймээс одоо энэ сэдвийг олон хүн ганцаараа айгүй хүн санагддаг. Би одоо ийм өвчтөй болсон, одоо ийм таалсан юм чинь яах вэ гэдэг. Тэгэхээр сахарын сэдв гэдэг бол ганцхан тоо биш. Тэнийг ганцаараа шийддэг шийдэл биш. Бүгдийн цэгцтэй мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээд цэгцтэй мэдлэг авсныхаа дараа амьдралынхаа хэм маягийг өөрчилж иж сахартайгаа эвтэй найрамдалтай амьдарч чадна. Тэрнээс зөвхөн тоогоо хараад явах юм бол тоо чин бол замраагүй савлна. Ямар л бол ямар болж болно. Яагаад гэвэл ганцхан хоолн дээр төвлөрсөн ч юм уу те. Эсвэл бол ганцхан жин дээр төвлөрсөн ч юм уу. Явах юм бол бусад юмуд алдагдана гэсэн үг. Нойр, стрессээ захирч чадахгүй гэсэн үг. Тийм учраас амьдралын хэм маягийн тухай бол ингээд доктортой ямар зүйлийг хэрэглэх үү, юу гэдэх үү, яавал сахар доктортой байх уу гэдэг талаар видео хичээлүү цаашдаа үргэлжлээд орно. Тэгээд хамтдаа байгаарай, subscribe дараарай. Илүү ихийг мэдхээр үсэх юм бол би хаалттай групп ажиллаулдаг. Тэгэхээр хаалттай группт байгаа хүмүүс бол дандаа одоо яг энэ буруу хөвшлэлээр тэ сахарын өвчтөй болсон бас сахарын урдл шинж тэмдгүүд илэрсэн хүмүүс өөрийнхөө биеийн эрүүл мэндэд анхаарч тэр группт орсон байдаг. Тэгээ энэ группт байгаа хүмүүс бие биенээсээ асуулт асууна. Тэр хүний явсан туршлагаас нь хуваалцаж аль болохоор туршлагаа сонсхолоор өөрийнх нь нэг цаашд ирээдүйд явах замыг нь богиносгож өгч байна гэсэн үг. Яг тэгвэл бүгдээрээ яг л тэр замаар явна. Яг л тэр асуултыг асууна. Тэгээ асуусан асуулт нь хариулт нь нэг байна. Тэгэхээр нэг сахар гэдэг зүйл нь болохоор 100 өөр хариулттай зүйл бол ерөөсөө биш. Тэнд зөвл зам гарцууд байж байгаа. Угаасаа тэр зам нь нэг л гарц байгаа. Тэр нь амьдралын эрүүл хэм маяг баг. Өөр юм байхгүй. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай.